мань Украин Оросын улбанаас хоорондын хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар асуумаар байна. Ирэх 7 хоногудад ямар нэг томоохон үйл явдал болвол хэр хэмжээний эрсдэл дагуулж болцсохгүй гэж та үзэж байгаа вэ? Манай суурь төсөөллөөр 20 гаруй хэмжээний хувьд одоо байгаа нөхцөл байдлыг хэвээр үргэлжилнэ гэж үзэж байна. Энэ хувилбарт Оросын газрын тосны олборлолт буурах трендээ үргэлжлүүлэх болно. Ингэснээр Брент төрлийн газрын тосны үн эх жил дунджаар баррел нь $56 орчим болж одоогийн түвшнээс ойролцоогоор 10% бууралт гарахаар байна. Харин хэрвээ энхийн хилцээр байгуулагдаж Америк нэгдсэн улсын 20 гаруй хэмжээг хэсэгчлэн цуцласан тохиолдолд газрын тосны үн манай таамагаас ойролцоогоор баррел тутамдаа $5 илүү доошлох эрсдэлтэй. Энэ тохиолдолд Брент тосны үн 2026 онд доод тал нь $50 орчим суларч болзошгүй. Оросын олборлолт буурахгүй байх тохиолдолд үн буурах төлөвтэй байна. Хоёрдугаарт, Оросын улбаны улсын далайгаар тээвэрлэдэг экспорт сүүлийн үед огцсон өссөн байгаа. Энэ хэмжээ хэвийн түвшинд тогтворжоод эхэлбэл хуурай газар дээрх газрын тосны нөөц хөрөмтлөгдөж, үн буурах дарамтад жин дарах боломжтой юм. Танай эх оны төсөөлийн талаар ярилцъя. 2026 онд Brent болон WTI төрлийн газрын тосны дундаж үнийг тус $56 болон 52 орчимд байна гэж төсөөлж байна. Хоёулаа одоогийн фьючерсийн ханшаасаа доогууртун. Ямар үндслээр ингэж тооцоолох болсон бэ? Зүгээр л эрэлт нийлүүлэлтийн зөрүүтэй холбоотой гэж та үзэж байна уу? Бидний үзэж байгаагаар эх жил олон улсын газрын тосны зах зээлд өдөрт 2 сая баррелийн илүүдэл үүсгэр байна. Өөрөөр хэлбэл нийлүүлэлт өдрийн 2 сая баррелаар эрэлтээ давна гэж таамаглаж байна. Энэхүү төсөөлийн гол шалтгаан нь газрын тосны зах зээлд одоогоор аль хэдийн илүүдэл үүссэн дүр зурагтай байгаа. Дэлхийд даяар бидний тооцоолж чадах бүх газрын тосны нөөцийн өөрчлөлтийг нэгтгэж үзвэл сүүлийн 3 сарын хугацаанд өдөрт бараг 2 сая баррелийн хуримтлал бий болсон байна. Тиймээс бид илүүдэл аажмаар буурна гэж хэлэхгүй. Харин өнөөгийн нөхцөл байдал хэвээр үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл нийлүүлэлт амгайлсан энэ зураглал цаашдаа ч үргэлжлээ явна гэж үзэж байна. Тэгэхээр одоо зах зээлд ойролцоогоор 2 сая баррелийн илүүдэл хэдийнэ бий болчихсон гэж та үзэж байгаа эргүү? Зөвхөн сүүлийн 90 хоногийг харуул хуримтлагдаж буй бүх нөөцийг нэгтгэвэл өдрийн дүнгээр ойролцоогоор 2 сая баррелд төгсөж байна. Өсөлтийн дийлэнх нь далайн тээвэрлэгч хөлгүүд дээрх нөөцөө шалтгаалсан. Газрын тосны үн дахин буурахын тулд энэхүү өсөлтийн дийлэнх хэсэг нь хуурай газар дээрх. Өөрөөр хэлбэл үн тогтоодог төвүүдэд нөөц хуримтлагдах шаардлагатай гэж үзэж байна. Харин далайгаар тээвэрлэгч хөлгүүд дээрх нөөцийн хэмжээ ингэж ихэр нэмэгдсэн шалтгаан нь 20 гаруй хэмжээний дарамт. Ялангуяа Оросын улбаны улс болон Иранд шууд нөлөөлсөнтэй холбоотой. Бүгд найрамдагтад ард улсын газрын тосны нөөцлөлт энэ онд анхаарлын төвд байсан гол сэдэв байлаа. Зах зээлч үнийг нэлээд гайхаж хүлээж авсан байх. Харин 2026 онд энэ тренд үргэлжлэе гэж та бодож байна уу? Өнгөрсөн зууны турш Хятад улс маш хурдтайгаар нөөц бүрдүүлэлтэд нэмэгдүүлсэн. Харин сүүлийн саруудад бага зэрэг амжих хөдөлгөөнтэй байлаа. Миний бодлоор нэг талаараа удирдлын чанартай байсан гэж харж байна. Бидний зүгээс 2026 онд Хятадын газрын тосны нөөц нэмэгдэж өдрийн 400 мянган баррелаар өснө гэж таамаглаж байна. Энэ нь бидний тооцоолж буй дэлхийн нийт үйлдвэрлэлийн ойролцоогоор 20%-ийг шингээж байгаа. Хятадын нөөц бүрдүүлэлт үнийн мэдрэмтгий байдалтай холбоотой байдаг учраас мөн бидний зүгээс үн буурна гэсэн төсөөлөлтэй байгаа учраас тус улс нөөцөө өсгөнө гэж тооцож байна. Хоёрдугаарт гэвэл Бээжингийн зүгээс эрчим хүчний аюулгүй байдалтай төвлөрч байгаа. Гуравдугаарт Хятад улс газрын тосны нөөцөө хадгалах хангалттай багтаамжтай улс. Таны төсөөллөөс ажиглагдсан нэг зүйл гэвэл ойрын хугацаанд газрын тосны үн бага зэрэг суларна гэсэн бол илүү дунд хугацаанд буюу 2028 оны сүүлээс $80 хүрнэ гэж таамагласан байна. Яагаад 2 гаруй жилийн дараанаас өсөлт гарна гэж та харж байгаа вэ? Товчхондоо бол 2025 он болон 2026 онд зах зээлд томоохон нийлүүлэлтийн давалгаа өрнөж байна гэж харж байна. Гэхдээ энэ 10-ны эцэст нийлүүлэлт арай бага дүнгээр өсөх болов уу гэж тооцоолж байгаа. 2040 он хүртэл газрын тосны эрэлт өсөө явна гэж таамаглаж байна. Тэгэхээр эрэлт дунджаас давж эрчимжигтэй зэрэгцэн сүүлийн жилүүдэд өндөр түвшинд хадгалагдж байгаа нийлүүлэлтийн өсөлт намжаад ирсэн тохиолдолд шинэ төслүүдийг чиглэх хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхийн тулд газрын тосны үн өсөх шаардлага бий болно гэж бид төсөөлж байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд газрын тосны төслүүдийг чиглэх хөрөнгө оруулалтууд харьцангуй бага дүнтэй байна. Хэрвээ Америк нэгдсэн улсын зандрын тосны бүтээмжтэй байдал огцом өсөөгүй байсан бол газрын тосны үн өдийд хамаагүй өндөр байх байсан. Тэгэхээр үүнтэй холбоотой Америк нэгдсэн улсын занрын тосны үйлдвэрлэлд юу тохиолно гэж та харж байгаа вэ? Учир нь үн буурсаар байвал сүүлийн жил гаруй хугацаанд үргэлжлүүлж байгаа нийлүүлэлтийн өсөлтийн эрчийг хадгалахад хүндрэлтэй байх талтай гэж та түрүүнд дурдсан. Энэ нь эх жилүүдэд Америк нэгдсэн улсын үйлдвэрлэлийн төсөөлөлд хэрхэн нөлөөлөх бол? 2026 онд газрын тосны зах зээл ихээхэн илүүдэлтэй байх бол 2027 оноос тэнцвэрчнэ гэж бид үндсэн төсөөлөлдөө тусгасан байгаа. Учир нь 2027 онд үн доогуур байгаатай холбоотойгоор хэвийн нийлүүлэлтэд нөлөөлж магадгүй. Ялангуяа үнийн бууралт, уналттай байснаас үл хамааран Америк нэгдсэн улсад нийт шингэрүүлсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилийн өмнөхөөс өдөрт 1 сая баррелаар өснө нь үнэндээ итгэмээргүй үзүүлэлт болсон. Бидний тооцоолж байгаагаар Америк нэгдсэн улсын зандрын нийлүүлэлт бараг өсөхгүй. Ингэснээр 2027 онд зах зээл дахин тэнцвэрчэд түлхэц болно гэж төсөөлж байна.
Бидний анхааралтай ажиглаж байгаа өөр нэг түүхийн эд бол мэдээж алт. Алтны үн энэ онд гайхалтай өндөр өсөлтийг үзүүлээд байгаа. Тэгвэл эх онд ижил өсөлтийг үзүүлнэ гэж та бодож байна уу? 2026 оны эцэс гэхэд алтны үн 20 орчим хувиар өсөж, унц алтад $4,900 хүрнэ гэж төсөөлж байна. Алт энэ онд бараг 60 хувиар өссөн шиг өндөр урдаар өсөхгүй байх. Гэхдээ 2025 оны өсөлтийг жолоодсон гол хоёр хүчин зүйл 2026 онд ч үнэт дэмжлэг болсон хэвээр байна гэж харж байна. Нэгдүгээрт 2022 онд Оросын Японы улсын нөөцийг зарцааснаас хойш төв банкнууд алт худалдаа авалтаа ирчимжүүлсэн. Алт нь зөвхөн өөрийн улсын төв банкнд хадгалж буй тохиолдолд гадаад эрсдэл төрөхгүй, найдвартай хөрөнгө оруулалт болдгоо гэдэг утгаараа энэ нь хөгжиж буй орнуудын нөөцийн удирдлагуудад хөрөнгөө алт руу төрөлжүүлэх шаардлагатай гэсэн томоохон дохиог өгсөн байгаа. Хоёрдугаарт Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн банк бодлогын хүүг бууруулах хүлээлт. Алт нь өөрөө өгөөж хүртээдэггүй тул бодлогын хүүг бууруулах үед алтны биржээр арилжаалагддаг сангуудын урсгал ихсдэг. Манай эдийн засагчдын тооцоогоор холбооны нөөцийн банк бодлогын хүүг цаашдаа дахин 75 суур нэгжээр бууруулна гэж үзэж байгаа. Төв банк болон хувийн хөрөнгө оруулагчтай худалдаа авалт үргэлжлэх нь алтны үнийн өсөлтөд дэмжлэг болсон хэвээр байна гэж үзэж байна. Саяхандаа худалдааны дайн эд өрнөж байх үед хөрөнгө оруулагчдын дунд $10 бусад найдвартай хөрөнгө оруулалтад төрөлжүүлэх урсгал ирчимжиж байсан шүү дээ. Ихэнх нь алтанд хөрөнгө оруулсан. Харин сүүлийн сар $10 ханш хөөрхөн чангарлаа. $10 ханш сэргэх хөдөлгөөн хөрөнгөний зах зээлд хэрхэн нөлөөлөх бол? Алт руу хөрөнгө оруулалтаа төрөлжүүлж байгаа нь зөвхөн төв банк байсан бол цаашд улам өргөжих байхаа гэж бодож байна. Хувийн хвшлийн хөрөнгө оруулагчид алт худалдаа авч эхлэх юм бол хэдийнэ бух зах зээлд байгаа алтны үнэ цаашдаа улам л өснө. Учир нь бусад зах зээлтэй харьцуулахад алтны зах зээл харьцангуй жижиг шүү дээ. Алтны ETF гэхэд Америк нэгдсэн улсын засгийн газрын бооны зах зээлээс 70 дахин бага дүнтэй. Тэгэхээр олон улсын бооны зах зээлээс багахан хэмжээний мөнгө урсгал алт руу орох төдийд л ханшийн хувьд маш том нөлөөтэй гэсэн үг. Тиймээс л алтанд урт хугацаанд хөрөнгө оруулах тохиромжтой гэж үздэг. Ердийн үед ч алт өсөх боломжтой. Заримдаа хөрөнгийн бирж тийм ч ойлгохтой биш байвал үгүй бол засгийн газрын төсөв болон холбооны нөөцийн банкны хараат ус байдал асуудалд орох төдийд алтны үн өсөх шанстай. Тодорхойгүй эрсдэлтэй үед алт улам